Ингээд олон хүмүүсийн зэгсээс сургалт намайг гэж. Түн хаалгаар орж ирээ гівд гайхлаа. Хүү чи хаана ороод ирээ гэж бодлоо. Энэ хэмжээгээр дэлхийн амьдлаар саяхыг хүсэж байгаа, бүдийн сурахыг хүсэж байгаа хүмүүс их олон байгаа ч сайхан байна. Тэгээд намайг бэлхүүн гэдэг. Би 2006 онд 2 сарын 24-нд оролцсон. Тэгээд өнөөдөр хамтдаа тав нөхөрлөхөөс энэ баяртай байна. Хамтдаа залбираад эхэлцгээе. Бидний аварж өгсөн Бурхан Аавын танд баярлалаа. Бид нар Бурхан таны өмнө гим нүгэл хийгээд эцдээ мөнхийн там руу орохоос өөр аргагүй нүгэлтнүүд байсан билээ. Тэгэл та биднийг өөрийн үгээр дуудаж өгөөд бидний бүхий л гим нүглийг уучлж өгсөн гэдэг тэр чухал үгийг бас тэр авралын үгийг бидэнд ухааруулж өгсөн танд баярлалаа. Эзэн таны үнэт цусаар аврагдсан бид бүхэн одоо мөнхийн улсыг найдвараа болгож бас энэ дэлхий дээр аврагдсан хүний амьдралаар итгэлийн амьдралаар амьдрах гэж байгаа билээ. Бурхан таны талаар бас Христэд итгэгч яаж амьдрах ёстой вэ гэдэг талаар бид нэр сайн суралцаж чадхад та туслаарай. Эзэн таныг ирэх өдрөө хүртэл бид нэр Бурхан таны хүслийн дагуу таны үг болоод нөхөрлөл дотор чуулган дотор байж чадхад та туслаарай. Бас бидний олон хайртай ах дүүс, олон хайртай хүмүүс байгаа билээ. Тэр хүмүүстээс хамтдаа тарааж амьдрч чадхаар эзэн минь та удирдна уу. Өнөөдрийн сургалтын цагтаа ч гэсэн та хамт байж удирдах өгөөч гэж танаас гуйж байна. Цааш тийм үлдсэн бүхий л цагийг эзэн танд даатгаж бидний гим нүглээс аварж өгсөн эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Өнөөдөр энэ удаагийн шинэ тгшийн сургалтын маань 2 дахь өдөр байгаа. Тийм учраас өнөөдөр сургалтаа эхлэхээс өмнө энийг хэлмээр байна. Тэгэхээр юм болгоны эхлэл маш их чухал шүү дээ, тийм. Эхлэлээ зөв тавьж байж цаашаа үргэлжлүүлээд явж болно. Гэтэл Библиэлд хүний итгэлийн амьдралыг барилгатай зөвлөсөн тохиолдол их гардаг. Барилгатай. Тийм учраас бид нар одоо 10 давхар байшин барья гэж бодъё л доо. Тийм бол тэр 10 давхар байшин үнэхээр бат бөх сайн бас цэг шулуун тийм үү, ямар нэгэн асуудалгүй барья гэх юм бол хамгийн түрүүнд ихлээр суурийн сайн тавих хэрэгтэй тийм үү. Хичнээн сайхан материалаар барьлаа гэхэд суур нь бат биш бол ямар ч нэмэргүй гэсэн үг. Хэсэг хугацааны дараа суур нь хагараад унчих юм бол, дотраад унчих юм бол тэр 10 давхар байшин ураад унчиж болно. Бас дээрээс нь нэгэнтээ далий тавьсан суурин дээр хичнээн өндөр давхарлаа гэж яг уу. Давхар нэмэх тусмал улам бүр аюултай болдог. Итгэлийн амьдрал ч гэсэн ялгаагүй гэсэн үг. Анх дөнгөж аврагдаад итгэлийн амьдралаар яаж явах вэ? Бүгдийг ихлээр зүгээр яг Бурхны хүслийн дагуу зүгээр сурч байж л яг уу цаашдаа үнэхээр мундаг итгэлийн амьдралаар амьдарч чадна. Бурхнаар магтуулсан амьдралаар амьдарч чадна гэсэн үг. Тийм учраас яг Библийн дагуу одоо явагдаж байгаа шинэ тгшийн сургалт маань та бүхний тэгж амьдрахад их маш их тус нэмэр бас хөтөж болж өгөх байхаа гэж бодож байна. За өнөөдөр болохоор шинэ тгшийн сургалтын 2 дахь сэдв буюу авралын 3 төрлийн аврал заримдаа авралын 3 шатч гэж ярьдаг, 3 шатны авралч гэж ярьдаг. Энэ сэдвийн талаар хамтдаа өнөөдөр бодож үзье. Бүгдээрээ Марк 4-р бүлгээс харцгаая. Шинэ гэрээ Марк 4-р бүлэг. Шинэ гэрээ Марк 4 1130-аар утсан байна. Шинэ Библийн 1130. Марк 4-ийн 26-аас 29-р ишлэлээ. 26-аас 29-р ишлэлийг хамтдаа уншъя. Тэр Бурхны хаанчлал газарт үр цацж байгаа хүнтэй адил юм. Шөнө нь ундаж өдөр нь боссоор үр яаж урган өсөж байгааг тэр өөрөө ч мэдэхгүй. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолдуулж дараа нь түрүүг тэгээд боловсрсон тариаг бий болгодог. Харин үр боловсрогч ургац хураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэн гэв. Есүсийн ядсан сургаалт зөвлөлт дээр үр суулгах үгний талаар гарч байна. Гэхдээ үр суулгачаад тэр өдөр шөнө одоо үр нь яаж ургаж байгааг хүн мэдэхгүй гэсэн. Гэхдээ нэгэнтээ суулгагдаад ам байгаа үр бол яг уу гарцаагүй соёолж таарна. Соёолсон бол өшөө ургана. Тэгээд ургаад эцтэй боловсроод үр тариа үр жимсээ өгнө гэсэн байгаа. Библиэлд үр гэж байгаа нь итгэлийг зүрээсэн байгаа. Бас Бурхны үгийг зүрэлж ирсэн байгаа. Тэгэхээр Бурхны үг хүний сэтгэлд ороод тэр хүн аврагдах юм бол яг уу шинээр ам бий боллоо гэсэн үг. Амьд зүйл өсөж торндогтой адилхан аврал авсан хүн ч гэсэн ялгаагүй итгэлээр өсөж явдаг. За тэрийг үн дээр тайлбарлаж ирсэн байгаа. Явж өнөөдөр бүгдээрээ энийг бодож үзье. Библиэлд аврал гэдэг үг маш олон янзаар гарсан байгаа. Олон удаа бас аврал гэдэг үг гарч байгаа.
Гэтэл энэ аврал гэдэг үгийг ямар утгатай аврал гэдэг үгүүд байдгүй гэдгийг хүмүүс мэдгүйгээс болоод Библийг буруу ойлгох тохиолдол байна. Тэгээ бас үүнээс болж эргэлзээ буруу итгэлийн амьдрал явах тохиолдол ч гэсэн их байдаг. Бас маш их эргэлзээ бий болдог. Тийм учраас энэ чухал сэдвийг бүгдээрээ одоо жоохон зэгсэж харцгаая. За та бүхэнд тарааж өгсөн материалын яг ихний хэсэгт нь нэгдүгээр бүлгийн одоо 1 2 3-г бичсэн. Тэн дээр одоо соёо, түрүү, боловсрсон тариа гэж гарч байгаа. Сая энэ марк 4 дээр гарч байгаа ишлэл дээр соёо гэдэг маань юу гэж байгаа гэхээр амийн эхлэл буюу сүнсний авралыг хэлж байгаа. Бид нэр гим нүгэл хийснээсээ болоод Бурханаас холдсон байсан. Бас бидний сүнс үхмэл болсон байсан. Бүгдээрээ эхлэл 2 дугаар бүлгээс харцгаая. Библийн хамгийн ихний номны 2 дугаар бүлэг. Эхлэл 2-ын 17 дугаар ишлэлийг 17 хамтдаа уншийе. Харин сайн муу мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс эзэн тэр өдөртөө чи зайлшгүй өхнө гэв. Хамгийн анхны хүн Адам Бурхан хандаж хэлсэн. Чи сайн муу мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Нэгсэндээ Бурханы үгийг зөрчөөд гим нүгэл хийж болохгүй гэсэн. Хэрвээ гим нүгэл хийх юм бол түүнээс жимснээс аваад идэх юм бол тэр өдөртөө чи зайлшгүй өхнө гэж хэлсэн байна. Гэтэл Адам тэр жимснээс идсэн үү? Идсэн. Тэгээ үхсэн үү? Үхээгүй тийм үү те. Энэ дээр гарч байгаа үхнэ гэдэг нь чи махан биеэрээ үхнэ гэдгийг хэлж байгаа юм биш. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, Бурхантай харилцаасан нөгөө сүнс нь үхмэл байдалд орно гэсэн үг. Яг тэгвэл амийн үндэс усан Бурхантай холбогдож чадахгүйгээс болоод гим нүглээсээ болоод сүнс нь үхмэл байна гэсэн үг. Үүнтэй адилхан гим нүгэлтэд хүрч байгаа хүн болгоны сүнс яг үхмэл байдалтай гэсэн үг. Тийм учраас миний гим нүглийн бүгдийг уучлалцсан юм байна. Миний гим нүглээс энэ төлөөс итгэлцсэн юм байна. Тэгж аврагдсан хүн түүнд итгээд аврагдсан хүний сүнс нь эргэж амьдлаа гэсэн үг. Тийм учраас энэ тэр хатцсан байсан үхмэл юм шиг үр төрсөнд ороод соёо зургаар амьтаа гэдэг нь харагдж байгаатай адилхан хүн гэсэн Бурхны үг сонсоод аврагдсны дараагаар сүнс нь эргэж амьддаг байна. Тийм учраас энэ дээр сүнсний аврал гэж хэлж байгаа. Тэгээд сүнсний аврал болохоор дандаа өнгөрсөн цаг дээр бичигдсэн байна. Гим нүгэл уучлагдсан, таныг аварж өгсөн тийм үү? Есүсээс бүгдийг зайлсан, бүгд гэж гарч байгаа. Гэхдээ эхний аврал маань юу гэхээр бид нар зөвхөн гим нүглийн шийтгэлээс чөлөөлөгдөж байгаа. Сүнсний авралыг авчлаа гэд бүр гим нүгэл огт хийхэ боллоо гэсэн үг үү? Тийм биш тийм үү? Би аврагдлаа гэлээгээд би дахиж хизээч гим хийхээргүй бүр цэвэр ариун хүн болчлаа гэсэн үг биш. Зөвхөн яаж байгаа гэхээр миний хийсэн гим нүгэл хийх гим нүглэл Бурхны өмнө яаж байгаа уучлагдж байна гэсэн үг. Нэгсэндээ тэр хийсэн гимээсээ болоод дахиж би хизээч шийтгэл амсгааргүй болж байгаа гэсэн үг. Тэрийг энэ дээр сүнсний аврал гэж хэлсэн байна. За дараад нь түрүүгээр зүрлсэн тэрийг авралыг юу гэдэг вэ гэхээр амьдралын аврал гэж хэлдэг, бас зан чанарын аврал гэж хэлж байна. Гэхдээ Библиэлд энэ авралыг яг л өөрөө гүйцэлдүүлээрээ, биелүүлээрээ гэсэн байна. Тэр Филиппой номноос харъя. Шинэ гэрээ Филиппой 2 дугаар бүлэг. Эфес 2-ын 12 дугаар ишлэл, Филиппой 2-ын 12 дугаар ишлэл 1328 дугаар утсан байна. Филиппой 2-ын 12 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Иймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байлтаж биш харин илүүгээ байхгүй байхад нь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичирлээр гүйцээ. Энэ дээр өөрсдийн авралыг айдас ба чичирлээр гүйцээ гэсэн тийм үгээс тийм. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэрээ ийм гурван төрлийн аврал байдаг. Энийг мэдэргүй хүн юу гэж ойлгох вэ гэхээр Есүс намайг аварцсан гэсэн шүү дээ. Тэгтэл энэ дээр ягаад гүйцээ гэж гарч байгаа юм. Есүс намайг дутуу аварцсан юм байх та. Тэгж буруугаар ойлгох тохиолдол. Энэ бол юу гэж байгаа вэ гэхээр хүний амьдралын авралыг хэлж байгаа. Юу ч яс өнөөдөр бүгдээрээ эдрийг жоохон ялгааг нь бүгдээрээ хамтдаа харцгаая. За эхний ээлжинд бүгдээрээ сүнсний авралын талаар хамтдаа харъя. Иохан 5 дугаар бүлгээс. Филиппой яс урагшаа иргүүлээд Иохан 5 дугаар бүлэг.
Иохан 5-ын 24, 25 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. 24, 25 дугаар ишлэл хамтдаа уншийе. Үннээр би танарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөн хамтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэж амин шилжив. Үннээр би танарт хэлье. Үхэгсэд Бурхны үгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Сонссон нь амьлах болно. Энд дээр гарч байгаа үхэгсэд гэдэг маань махан биеэр үхсэн байгаа хүмүүсийг хэлж байгаа биш. Сүнснийхээ хувьд Бурхны өмнө үхмэл байгаа хүмүүсийг хэлж байна. Тэгээд одоо ирчгээд байна гэсэн. Нэгэнтээ энэ үед Есүс яасан аврах гад ирсэн байгаа шүү дээ. Тэгээд удахгүй түүний дууг сонсоод тэгээд тэр сонссон нь амьлах болно гэсэн. Энэ юу гэж байгаа гэхээр сүнсний авралыг гэж байна. Есүс Христ дагалмаа дээр цовдлын насураад хамгийн сүүлд юу гэж хэллээ? Гүйцэлдлээ гэж хэлсэн тийм үү? Би та нарын гим нүглийг уучлах ажлаа бүгдийг гүйцэлээ гэсэн. Тэр дууг сонсох цаг нь ирсэн. Харин сонссноо нь яана гэсэн амьдрнаа гэсэн байл. Юу гэсэн үг гэхээр Есүс үнэхээр миний гимийг уучлсан байна гэдэгт итгээд аврагдана гэсэн үг. Энэ дээр болохоор сүнсний авралыг гэж байна. Тийм үү? Сүнсний аврал гэж үг гэхээр Бурхны өмнө өөрийнхөө хийсэн гимээс болоод хамсаг байсан шитгэлийг амсахгүй болохыг хэлж байгаа. Энийг Библиэлд сүнсний аврал гэж хэлсэн байна. За бас нэг бидний сурах ёстой аврал байгаа. Тэр нь болохоор түрүү хэлсэн амьдралын аврал. Одоо зан чанарын аврал гэсэн үг. Тийм учраас тэрний талаар одоо жоохон бодож үзье. За Иохан номоос урагш нь эргүүлээд Иохан 3 дугаар бүлгээс харъя. За тэгвэл ямар хүн өөрийнхөө амьдралын авралыг гүйцэлдүүлж чадах вэ? Хамгийн ихнийх нь юу гэхээр сүнсээрээ аврагдсан хүн байж байж тэгж чадна гэсэн үг. Дахин төрж байж тэр боломжтой байх гэсэн үг. Тийм учраас Есүс Никодемд ингэж хэлсэн байгаа. Иохан 3-ын 3 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. За 3-ыг хамтдаа уншийе. Есүс хариуд нь үннээр би чамд хэлье. Хэн дээрээс итгэрнэ тэр Бурхны хаанчлалыг үзэж үлдэж чадна. Энэ дээр тэгэхээр авралыг өөрөөр хэлсэн байна. Дээрээс төрөх нэгсэндээ шинээр төрөх гэж хэлж байна. Аврагдсан Бурхны үгэд болоод шинээр мэдлээ гэж хэлж байна. Сүнсээр аврагдсан. Тийм учраас одоо шинэ амьдралаар амьдарч чадна. Бурхны хүүхэд яаж амьдрах ёстой? Яг тэр амьдралаар амьдарч чадна гэсэн үг. Бас бидний сүнс амьдснаар одоо амьдарснаар бидэнд ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэхээр Бурхантай харилцдаг байсан тэр харилцаа эргэж сэргсэн байгаа. Эхлэл номноос харах юм бол Адам ялангуяа Бурхантай шууд харилцдаг байсан. Гим нүгэл хийхээс өмнө. Тэгвэл гим нүгэл хийснээс болоод Бурхантай харилцдаг байсан харилцаа бүрэн тасарсан байгаа. Тийм учраас аврагдаагүй хүн гим нүгэлтэй байгаа, гим нүглээ уучлуулаагүй хүн хичнээн Бурхан залбирлаа гэдэг. Бурхан зөвхөн аварж өгөөж гэдэг залбирлыг сонсохоос биш өөр залбирлыг сонсохгүй гэсэн үг. Харин одоо аврагдсан хойноо Бурхантай харилцаа сэргсэн гэсэн үг. Ингэсэндээ тэрийг Библиэлд Бурхантай эвлэрсэн гэж гарсан байгаа. Тэрээ бас шинэ гэрээний хоош нэргүүлээ 1-р Иохан номоос харъя. Тэгмээ чухал дэшил учраас бүгдээрээ ишлэлийг хайж болё. 1-р Иохан 2-р бүлэг. Нэгдүгээр Иохан 2-ын 2-р ишлэлийг мэдээ уншийе. 1-р Иохан 2-ын 2-ыг хамт уншийе. Тэр өөрөө бидний нүглийн төлөө эвдрүүлэх бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй хамаг ертөнцийн учир билээ. Тэр өөрөө бидний нүглийн төлөө эвдрүүлэх гэсэн байна. Бурхантай нэгсэндээ биднийг эвдрүүлж өгсөн гэсэн Есүс Христ. Тийм учраас Бурхантай эвдэрсэн бид хүн одоо Бурхантай яг харилцаатай болсон гэсэн. Аврагдсан Бурхны хүүхэд учраас Бурхан залбирсан сонсон. Дээрээс нь бид нар гим нүглээсээ болоод Бурхантай дайсагнаа явж байсан. Харин Есүсийн цаар дамжуулаад Бурхантай эвлэрсэн байгаа. Тийм учраас яг үгээр Бурхантай харилцаатай хүмүүс болсон гэсэн. Тийм учраас бид нар амьдралын авралыг цаашдаа биелүүлж явах хэрэгтэй. За та бүхнээс би асууя. Сүнсний авралыг биелүүлэхэд нэгсэндээ та өөрийнхөө сүнсийг аврахын тулд таны зүгээс хийсэн ямар нэг оролцоо байгаа юу? Байхгүй тийм үстэй. Бидний бүр мэдхээс ч өмнө Есүс 2000 жилийн өмнө нэрээ загалмаа дээр цовдлогдоод бидний бүх гим нүглийг уучлсан байсан. Зөвхөн би тэрэнд яасан гэхээр итгэсэн. Өөр хийсэн гавья, хийсэн зүйл гэж юусоо байхгүй гэсэн. Тийм учраас аврал гэдэг бол ямарваа нэгэн миний оролцоо хэрэггүй зөвхөн 100% Бурхны хийж өгдөг аврал, сүнсний аврал.
Харин түрүүний ярьсан амьдралын авралыг өөрсдийн авралыг гүйцэе гэсэн байна. Нэгсэндээ бидрээс гарцаагүй хүч хөдөлмөр шаардна гэсэн үг. Тэгмээс амьдралын аврал гэж юу вэ гэдгийг хамтдаа жоохон бодож үзье. За амьдралын аврал гэж юу вэ гэхээр бид нар бол аврагт хүртэл тийм үстэй өдийг хүртэл энэ дэлхий дээр гим нүгэл хийгээл аль бурхны болохгүй гэсэн юм болгоныг хийж амьдэрсэн хүмүүс байгаа. Гим нүглээ уучлуулчлаа гэлээгээд миний нөгөө зуршил одоо тамхи татдаг байсан бол тамхиа шууд хайчна гэж байхгүй тийм үстэй. Янз бүрийн гим нүгэл хийдэг байсан бол тэрийг шууд хайчна гэж байхгүй. Тийм учраас тэр болгоныгаа засч яваад жинхэнэ бурхны хүсэж байгаа хүн болоод нэгсэндээ Есүсийг дуурайж амьдрахыг амьдралын аврал гэж хэлсэн байна. Өөрийнхөө амьдралд байгаа бохир зүйлсийг нэг нэгээр нь тасдаж хаяхыг амьдралын аврал гэж хэлсэн байна. Тийм учраас бүгдээрээ за эхлээд Ром 7 дугаар бүлгээс харъя. Уурсан жоох хэлбэлээ. Ром 7 дугаар. Мен 276 дугаар утас Ром 7-гийн 21-р эшлэлийг хамтдаа уншъя. Ром 7-гийн 21-ийг хамтдаа уншъя. Ингээд сайныг үнэлхийг хүсдэг миний дотор муухай байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. За зарим хүмүүс ингэж ойлгодог. За өнөөдөр би аврагдчихлаа гэл их баяртай ингэж хардаг. Тэгчээд маргааш өглөө нь ингээд би аврагдсан юм чинь гэж явж байгаа л нэг гим нүгэл хийгэнгүүтээ гайхдаг. Үгүй би чи аврагдсан юм байж гим нүгэл хийж болж байгаа юм бах та. Тэгээчтэй би дахиад гим хийчлээ штэ. Би чи аврагдаагүй юм шүү гэж гиндүрдэг. Тэгтэл бурхан би чиний гим нүглийг уучилсан гэж байгаа үсэж би чиний гим чанарыг бүгдийг нь алга болгосон. Нэгсэндээ гим нүгэл хизээч хийж чадхааргүй болсон гэж хэлээгүй. Бурхан бидний гимт чанарыг тэр чигээр нь байлгаж байгаа. Тэгээс бид нар зүгээр байр суурьны хувьд л аврагдсан хүн бурхны хүүхэд гэж байгаа боловч яг бидний бодит байдал ямар байгаа вэ? Яг л уучлагдсан гимтэн л гэсэн. Тийм үү? Уучлагдсан гимтэн. Нөгөө гимт чанар маань тэр чигээрээ байгаа. Харин бурхан юу гэж байгаа гэхээр одоо тэр гимт чанаруудаа бурхны тусламжтайгаар, үгийн тусламжтайгаар, чуулганы тусламжтайгаар гим нүглүүдээ хаяад жинхнээсээ Есүс шиг амьдраа. Есүсийг дуурайж амьдр. Тэрийг бурхан хүсэж байгаа гэж хэлж болно. Бас тэр нь бид нар мөнхийн улс руу орохоор хүмүүс болсон шүү дээ. Хизээч яаж ч энэ дэлхий дээр амьдраад яаж зүдэрсэн бэ? Эсвэл хэрж удаан яаж ч амьдрсан бэ? Ялгаагүй тэр мөнхийн улсад аврагдсан хүн л бол орно. Нэгсдээ бид нар мөнхийн улсыг найдаад амьдарч байгаа хүмүүс гэж хэлж болно. Тэгтэл бидэрт юу байгаа? Заримдаа энэ дэлхий зүүж хонсон сэтгэл дахиад энэ дэлхийд хоригдсон тийм сэтгэл зан байж л байгаа тийм үстэй. Тийм учраас тэрийг ч гэсэн бид нар мэдэх хэрэгтэй. Бид нар аврагдлаа бидний сүнс маань аврагдлаа гэд гим нүглээ уучлууллаа гэд би тэнгэр элчийг сайхан ариухан цагаан хантан болчоогүй гэсэн. Нөгөө гим чанар маань байгаа. Харин бурхан тэрийг бүгдийг нь хаяасаа гэж хүсэж байгаа. Тийм учраас аврагдсан ч гэсэн алдаа гаргаад гим нүгэл хийж болно. Уус хийгээс ч өөр аргагүй. Харин бурхан юу гэж байгаа гэхээр тэр гим нүглээ бүгдийг хаяасаа гэж хүсэж байгаа. Тэрийг амьдралын аврал, зан чанарын аврал гэж хэлж байгаа. За бүгдээрээ Эфес номноос харъя. Ром номноос хойш эргүүлээд Эфес 4-р бүлэг. 1322 дугаар утас. Эфес 4-ийн 1-р ишлэлийг хамтдаа уншъя. Ийм та нар дуудагдсан тэрхүү дуудлагатаа зүү зочтой явахыг эзний хоригдол би хичээнгүйлэн ятгая. Тэр Илж Паул Эфес чуулган захидал бичгтээ ингэж хэлсэн байгаа. Та нар дуудагдсан тэрхүү дуудлагатаа зүү зочтой явахыг. Нэгсэндээ бурхан биднийг дуудсан гэж хэлсэн байж тээ. Биднийг аварж өгөхөөр дуудсан. Гэхдээ бурхан яг биднийг яах гэж дуудсан бэ? Тийм үү? Яах гэж аварж өгсөн юм бол. Тэгвэл яг тэр авралдаа тэр шалтгаан бидний зохистой амьдраарай гэж хэлсэн байна. Тэр зорилго. За та бүхэн юу гэж бодож байна? Та бүхний бурхан яах гэж аварж өгсөн бол? Хамруу явуулахын тулд. Зөв мөнх амьдруулахын тулд. Өшөө. Өөрсдөө зөв. Сайн мэдээд байхын тулд тийм үстэй. Хүн аврагдахыг хүүхэд төрөхтэй адилхан гэж үзэж болно. Бид нэр сүнсээр аврагдлаа гэдэг нь
одоо шинэ үгэд төрж байгаатай адилхан гэсэн үг. Нэгсэндээ бурхны үгэд болоод шинээр төрсөн. Аав ээж нь одоо хүүхдээ ингээд хүүхд нь одоо ээжгээ гидсэн байж. Тэгээд аав ээж нь зааш миний хөө эсэм мэндэл төрчөөрэй гэж хүсдэг тийм үстэй. Тэгэл төрөнгөт нь заа ингээд бүх юм боллоо. Тэгж орхихгүй үстэй. Одоо сайн хүн болоосай, эрдэм мэдлэгтэй хүн болоосай, их чадaltaй хүн болоосай. Тэгж хичээгээд тэгж хүсээд бас тэр чинээгээр хичээж хүүхдээ зааж сургадаг. Бурхан ч гэсэн ялгаагүй. Бидийг за аварч өчөөл за аврагдлаа болоо. Тэгж хүсээгүй. Харин бурхан бидрийг одоо жигнэсээ аврагдсан бурханы үгэд яаж амьдрах ёстой? Тэрнгээр нэг амьдраад хаа. Жигнэсээ сайн гим нүгэл хийхгүй яаж амьдрч бодгийг бас тэр энэ сайн мэдээг бусдад тараахыг тийм үстэй. Бурханы хүсэж байгаа зүйл хамгийн их тэр. Олон хүмүүс аврагдаасаа гэж хүсэж байгаа. Тийм учраас ялгаагүй шинээр аврагдсан нэгсэндээ бурханы үгэд болоод төрсөн өөрийнхөө хүүхдүүдээс бурхан тэрийг хүсэж байгаа. Сайн мэдээг тараад өгөх болоосай. Дээрээс нь бурханы үгэд юм чинь бурханы нүрийг булаалгахааргүй гим нүгэл хийхгүй амьдраасаа гэж хүсэж байгаа. Тийм учраас биднийг ийм зорилготой аварж өгсөн учраас тэр дуудлаганда зүү зохистой яваарай гэсэн байна. Нэгсэндээ бид тэр дуудлаганда зохистой явахыг амьдралын авралаа гүйцэлдүүлж явна гэж хэлж байна. Нэгсэндээ бид одоо бол дүнгэж гим нүглээ дүнгэж уучлуулсан гимтний байранд байгаа. Тийм үү? Гим нүглээ уучлуулсан. Харин бурхан болохоор биднийг гим нүглээ хаяад мөнхийн улс руу явах хүн бурханы үгэд яаж амьдрах ёстой тэр хэмжээнд очиж амьдраасаа гэж хүсэж байгаа. Тэгээ бидний хамгийн эцсийн одоо зорилго хин бэ гэхлээр Есүстэй адилхан. Тийм үү? Есүс энэ дэлхий дээр 33 жил амьдарсан. Тэр амьдралын турш юу болсон талаар Библиэлд бичигдсэн байна. Яг тэр амьдралыг Есүс яагаад заавал 33 жил энэ дэлхий дээр амьдрах шаардлагатай байсан бэ гэхлээр Христэд итгэгч хүн бурханы үгэд яаж амьдрах ёстой вэ гэдгийг биднээс үлгэрлэж харуулсан гэж хэлж байна. Тийм учраас бид нар Есүс Христийг дөөрөж амьдрах ёстой гэсэн. Есүс гим нүгэлтэй юу? Гим нүгэл байхгүй тийм үстэй. Тийм учраас бидний Есүстэй адилхан болоосоо гэж хүсэж байгаа. Гэхдээ бид нар мөнхийн улсаар очих хүслээ Есүстэй яг адилхан болж чадах болов уу? Мөнхийн улсаас очихоос өмнө чадахгүй тийм үстэй. Гэхдээ мөрчлөөс нь адилхан болтыг хичээж явах хэрэгтэй гэсэн. Тэгж байж жигнэсээ аврагдсан нэрээ аврагдсан ингэж амьдрах юм байна. Бурхны үгэд ийм байт юм байна гэдгийг харуулж чадна. Дээрээс нь бас ингэж амьдарч байж л олон хүн сайн мэдээ тарах боломжтой гэсэн. За одоо аврагдсан чинь би яг аврагдаад хамгийн түрүүнд ээжигээ бодсон. Ээжтэй л энэ сайн мэдээг хүргэж юмсан гэл аврагдсаныхаа орой семинар тарчаад зүгээр гүйжчээд ээжигээ барыг суулгахгүй шүн хэдэн цагийн турш ярьсан. Семинараа сонссон юм болгоно. Би манай ээж ойлгоогүй л дээ тэр үед. Тэгэл ээжтэй л энийг ойлгуулчих юмсан гэж хүссэн. Тавхан ч гэсэн ялгаагүй. За энэ үннийг тэрэндээ л мэдүүлчих юмсан, тэрэндээ л хэлчих юмсан гэсэн хүмүүс зөндөө олон байсан баг. Гэхдээ яг сайн мэдээ тараагаад үзэхлээр санснаар болохгүй амар биш байгаас тийм. Ялангуяа гэр бүлийнхэндээ хүргэнэ гэдэг ерөнхийдөө маш хэцүү. Гэхдээ гэр бүлийнхэндээ ялангуяа ойр дотны хүмүүстэй сайн мэдээ тараах хамгийн сайн арга бол би өөрөө амьдралын авралаа их гүйцэлдүүлж явж байж л боломжтой гэсэн үг. Нэгсэндээ өөрийн гим нүглээ хаяад нэрээ өстө үнэхээр сүнд яваад зүг амьдарч ин да. Нэрээ аврагдсан гэсэн стал аврагдсан юм шиг байна. Тийм тэгэж хэлүүлж байж л яг гэрийнхэндээ сайн мэдээ тарааж чадна гэсэн үг. Яг найз нөхөддөө ч юм уу эсвэл таньдаг хүмүүстэй өстө Библи үний юм, Библи дээр өстө үний юм гардаг байхгүй юу? Библи дээр ийм гардаг. Чи нэг сонсоод үзээрэй гэж хэлэхэд тэр хүн сонирхоод сонсч болно. Гэхдээ гэр бүлийнхэндээ тэгж тараахад дийлэгтэй бүтлгүүцдэг. Яг тэгэхээр тэр хүмүүс миний алдаа дутагдлыг миний юу хийдэг болгоныг гэрийнхэн манд маш сайн мэдж байгаа. Тийм учраас гэр бүлтэй сайн мэдээ тараах хамгийн хэцүү байдаг. Гэхдээ хамгийн сайн мэдээ тараах арга бол аврагдсан бурхны үгт болсон хүн яаж өөрчлөгддөг вэ? Яаж гим нүглээ хайж амьдрдаг вэ гэдгийг харуулж байж л гэр бүлийнхэнтэй амжилттай сайн мэдээ тараах боломжтой. Тийм учраас бид нар энэ авралыг бас зөвхөн гүйцэлдүүлж явах хэрэгтэй гэсэн үг. Энэ бурхны зүгээс 100% хийж өгөх аврал биш. Яг өөрийн манд хичээж зүтгэлээс хамаарна гэсэн үг. Бидний одоогийн байгаа байдал гимтний байр суурь. Гэхдээ бидний зорилго бол юу гэхээр Есүстэй адилхан болох. Тийм учраас айжмаар Есүстэй адилхан болж дөөрэж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхэд бол мэдээж бидээ хаях зүйл ч гэсэн байгаа. Өсөж явах хэрэгтэй. Библиэр одоо итгэлээрээ өснө гэж их ярьдаг. Тавхан ингээл аврагдаад сүм дотор ингээд нөхөрлөд үзэхлээр өмнө нь хизээж хэрглэж байгаагүй нэршлүүд их гарч байгаа зү. Анх би ирэл нэгүсэл гэхлээр нэгүсэл гэж одоо юу гэсэн юм бол ерөөс нэг ойлгодог байсан.
итгэлээрээ өснө гэхлээр одоо өшөө юунд нэмж итгэх гээд байгаа юм бол гэж андуурдаг байсан. Гэтэл итгэлээр ч гэсэн өсөх хэрэгтэй. Тэрний талаар Библиэрээс харъя. Ром 12 дугаар бүлгээс. Өгшөөр бүлээ. Ром 12 дугаар бүлэг. 1281 дээр болсон байна. Ром 12-ийн 2 дугаар ишлэлийг Ром 12-ийн 2 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Энэ үеийн явдал нийцэлгүй, харин оюун санааныхаа шимтгэлээр өөрчлөгдөж байх тун. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Энэ үеийн явдал нийцэлгүй. Энэ үеийн явдал гэж үг гэж байгаа гэхээр ертөнцийн хүмүүсийг хийдэг зүйлс. Нэгсэндээ гим нүгэлийг хийж болно. Бас дээр нь эцэстээ устдаж үгүй болох зүйлийн төлөө хөдөлмөрлөлийг хийж болно. Тэгтээ түүнд нийцэлгүйгээр харин оюун санааныхаа шинжилэлээр өөрчлөгдөж байх тун. Энэ дандаа нэг удаа өөрчлөгдөх гэж гараагүй, өөрчлөгдөж бай гэдэг чинь юу гэсэн үг? Байн бүлдэх ёстой гэсэн үг тийм үү? Байн бүлдэх ёстой зүйл. Тэгэх юм бол Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг мэднэ. Бид нар итгэлийн амьдралаар яваад Бурхны үгийг сурах тусам Бурхан надаас юу хүсэж байгаа вэ? Бурхан ямар байхыг хүсэж байгаа вэ гэдгийг улам бүр мэдэж явж болдог. Тэр болгоны Бурхны хүслийг мэдээд түүний биелүүлж явахыг итгэлээрээ өснө гэж хэлж байна. Нэгсэндээ Бурхантай илүү ойртно гэсэн үг тийм үү? Өмнө нь гэмтэн байж байгаа, дайсан байж байгаа, гим нүглээ уучлуулаа Бурхантай иймэрхүү зайтай байсан бол бид нар Бурхны үгийг мэдээд Бурхны хүслийг таньж мэдэх тусмаа улам илүү Бурхантай ойртож болно. Тийм учраас энэ агуулгыг итгэлээрээ өсгөж гэж хэлж болно. Бас Бурхантай илүү ойртох гэж хэлж болно. Тийм учраас бид нар энийг байн гүйцэлдүүлж биелүүлж явах хэрэгтэй. За тэгтэл итгэлээр өсөж явахын тулд зайлшгүй хийх ёстой зүйл байгаа. Тэр Библиэр өгөхлээ. Итгэлээр өсөхийн тулд тайлаад өмсөх ёстой гэж гарч байгаа. Тайлаад өмсөх ёстой. За бүгдээрээ Ром 13 дугаар бүлгээс нарыг. За Ром 13-ийн 12-ыг за хамтдаа уншийе. Шүн өнгөрч өдөр ойртов. Тиймээс харанхуйн үлсийг хажуу тийш тавьж гэрлийн зэвсгүүдийг агсцгаая. Бурхны хүсэж байгаа зүйл нь гэрлийн зэвсгүүд харанхуй үлсийг хажуу тийш тавиад гэрлийн зэвсгүүдийг агсцгаая гэж байгаа. Харанхуй үйл гэдэг маань энэ ертөнцид харьяалагдах зүйл гим нүгэл харин гэрлийн зэвсэг гэдэг маань Бурханд харьяалагдах зүйлсийг хэлж байгаа гэсэн үг. Гим нүглээ хаяад Бурхны хүслийн дагуу байна. За бас Эфес 4-р бүлгээс харъя. Хойш нэг бүлэг. Эфес 4-р бүлэг. Эфес 4-ийн 22-оос 24. Эфес 4-ийн 22-оос 24-ийг хамтдаа уншийе. Амьдралын шинэ урдын хэм маяг хамаарах зайлмгийн тачаалын дагуу ялцарчгүй хуучин хүнээ тайж оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж үнний зүрх байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Энийг жигнэсээ амьдралын аврал гэж хэлж байна. Урдын хэм маяг хамаарах зайлмгийн тачаалын дагуу ялцарчгүй хуучин хүнээ тайлаад оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж үнний зүрх байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс. Нэгсэндээ өөрийнхөө хуучин гим нүгэл хуучин зуршил Бурхны өмнө зогсгүй гэж байгаа зүйл болгоныг тайлж хаяад Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөхийг амьдралын аврал гэж хэлж болно. Гэхдээ энэ мэдээж богино хугацааны дотор болчихгүй тийм үстэй. Маш удаан хугацааны турш нэг нэгээр нь хаяад нэг нэгээр өмсөж байж л боломжтой зүйл гэсэн. Тийм учраас бид нар гарцаагүй өөртөө байгаа гим нүглүүдээ айж маар хаях гэж хол байх гэж хичээх хэрэгтэй. Гэхдээ хүн нэг зуршил зуучих юм бол салахад хэцүү шүү дээ тийм. Тэгэхээр хумсаа мэрдэг байлаа гэж бодъё байна. Тэгэх юм бол энэ зуршлыг болиулах гэж хэцүү байдаг тийм. Ялангуяа хүүхдүүд тийм. Манай хүүхдүүд болохоор доод уруулаа хөхөөд байдаг. Бараг 3-4 сарын турш хар болгонда амаа гэж байр хэлдэг. Тэгтээ ерөөсө болдгоо. Амаа гингүүтэл болчихно. Тэгээд нэг аргалаар л дахиад хөхөө сууж яадаг. Тэгэхээр нэг зуршил болчих юм бол маш хэцүү байдаг. Тэгтэл гим нүгэл гэдэг зүйл бидний амьдрал хэдэн 10 жилийн турш яцсан зуршил болсон байгаа. Мэдээж тайж яхад хэцүү.
Тэ? Заавал тайлж хаях ёстой зүйлсээ гэсэн үг. Харин энийг тайлж яваад буцааж одоо Бурхны дагуу бүтээсэн шинэ хүнийг өөртөө өмсөхийг амьдралын аврал гэж хэлж болно. За бас 4-ийн 14-ийг гаргасан чинь 15 дугаар ишлэлийг бас хамтдаа уншъя. Үннийг барьж, ингэхдээ харин хайранд тэргүүн болох түүн өөд Христ өөд бүх талаар өсцгөөе. Энд Христ өөд бүх талаар өсцгөөе гэж байгаа. Нэгсэндээ бид нар Христтэй адилхан болох хэрэгтэй гэсэн үг. Христтэй адилхан болохыг амьдралын аврал гэж хэлж болно. За тэгвэл амьдралын аврал гэж юу вэ гэдгийг ойлгосон тийм. Тэгвэл яавал энэ амьдралын авралыг би гүйцэлдүүлж явж чадах вэ? Яавал саяны хэлсэн шиг өөрийнхөө гимт хүнээ тайлж аяад шинэ хүнийг өөртөө өмсч чадах вэ? Тэрний талаар одоо бүгдээрээ хамтдаа бодож үзье. За Эфес номыг гаргацсан учраас дахиад Эфес 4-ийн 15-16-ыг хамт уншъя. Үннийг барьж, ингэхдээ харин хайранд тэргүүн болох түүн өөд Христ өөд бүх талаар өсцгөөе. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдсон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дээр өөрийгөө босгон барихын тулд ийм өсөлтийг бий болгодог. За энийг жоохон ойлгоход бий байгаа. Тийм учраас энийг би тавхан амьдралын авралыг гүйцэтгэж явахын тулд хамгийн чухал зүйл юу гэхээр тэргүүн болох Христ гэсэн. Тэгвэл Есүсийг тэргүүн гэсэн байна. Тэгээд 16-гийн хамгийн төгсгөлд нь өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог гэсэн байна. За энийг амархнаа тайлбарлавал Бурхан тэгэхээр чуулганыг Христийн бие гэсэн байна. Нэгсэндээ хүнээр зөвлөж ярьж байна гэсэн үг. Харин хүнээр зөвлөж ярих юм бол бие гэдэг нь чуулган сүм гэсэн үг. Харин толгой нь юу вэ гэхээр Христ гэсэн үг. Тийм учраас чуулган хэний хүслийн дагуу байдаг вэ гэхээр Бурхны хүслийн дагуу буюу Христийн хүслийн дагуу байдаг. Харин аврагцсан хүнийг Бурхан юутэй зөвлөж байгаа гэхээр энэ биеийг бүрдүүлж байгаа нэг эд эрхтэн тус бүрийг аврагцсан хүн тус бүртээ зөвлөж байгаа гэсэн. Одоо бидний бие ч гэсэн ялгаагүй бүхэлдээ харахад нэг бие юм шиг боловч тийм үү? Маш олон эд эрхтнээс тогтсож байгаа. Гэвч тэр эд эрхтнүүд дотор хэрэггүй эрхтэн гэж байгаа юу? Байхгүй тийм үү? Хөгжлийн онцлог зарим нь ярьдаг илүү зэрэгтэн одоо хэрэггүй болцсон гэж ярьдаг тийм. Ахар сүүл одоо мухар олгоо, гуравдагч завх одоо хэрэггүй гэж ярьдаг. Тэгэхдээ үнэндээ бүгд хэрэгтэй байгаа. Тэрийг эрдүүлээ хүнд илүү зэрэгтэн гэж байхгүй. Бүгдээрээ хэрэгтэй эрхтэн. Тэгэхээр Христийн биеийг бүрдүүлж байгаа тийм эд эрхтнүүд гэсэн яг уу бүгдээрээ хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ гэсэн тэргүүнээс зуураад бүгдээр ялаа өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог гэсэн. Хэрвээ энэ ямар нэг эрхтэн за жишээлбэл гар байв. Энэ гар биетэйгээ холбоотой байх юм бол яг уу томорч чадна тийм үү? Биеэсээ салаад унчих юм бол томорч чадахгүй гэсэн. Дээрээс нь биеэрээс тасраад унчих юм бол энэ гар өөрийн үүргээ гүйцэтгэж чадах уу? Гүйцэтгэж чадахгүй. Тэгмээс бид нар итгэлээр өсөж болох амьдралын авралыг гүйцэлдүүлж харах юу вэ гэхээр Христийн Бурхны тэргүүн нь болоод байж байгаа чуулган дотор Бурхантай залхаатай байхад юм бол яг уу итгэлээр өсөх боломжтой гэсэн үг. За сая 16 дээрээс ингэсэн хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээ гэсэн байна. Хүний эргэтэн ч гэсэн за энэ одоо цусны эргэлт бай. Тэгэх юм бол өндгөн цус ирэхийн тулд яах ёстой? Заавал мөрөөр дамжаад, гараар дамжаад тийм үү? Энэ болгоноор дамжиж байж л хурууны үзэст ирнэ гэсэн үг. Тэгээд тэрсийг чуулган гэсэн холбоос гэж байгаа гэсэн. Нэгсэндээ аврагцсан хүн болгон Христтэй холбоотой холбоос гэж байгаа. Тэр нь юу гэхээр чуулганаар дамжаад гэсэн байна. Тэгээд энэ залгаатай байж л яг уу бид нар итгэлээр өсөд бас тэр нь амьдралын авралыг гүйцэлдүүлж явах боломжтой. За Эфес номны ард хойш хэрэггүүлээд Филиппой ном байгаа. Филиппой ард Колосой яваа. Колосой 2-р бүлгээс харъя. За энэ дээр зарим хүмүүсийг зэмлээд ингэж хэлсэн байгаа. За 2-ын 19-р ишлэлийг хамт уншийе. Бүхэл биеийг үе мөч болон шүрмсөөр хамтдан холбон хангаж Бурхны өсөлтөөр өсөгдөг тэргүүнээс тэд зуурдаггүй аж. Ямар хүмүүс итгэлээр өсөөд явж чадахгүй вэ гэхээр тэргүүнээс зуурахгүй байгаа юм гэсэн. Нэгсэндээ Бурхантай холбогдохгүй бас дээр нь сүм чуулганаас тустай байгаа юм гэж хэлж байна.
ялангуяа сүм дотор ингэж хэлмээрдэг. Үгэн дотроо бай, сүм дотроо бай, чуулган дотроо бай. Тэр юу гэсэн үг гэхээр чуулган одоо сүм дотроо ирээд бай гэж судахтай биш. Чуулган хамтаа цуглаад үг сонсох үед үгнээс суралцаад нөхөрлөх үед нөхөрлөөд тийм үү те. Чуулган юуны төлөө явж байна? Тэрний төлөө хамтаа явахыг хэлж байгаа. Тэгээс ямар хүн итгэлээр өсч чадах вэ гэхээр нөхөрлөл дотроо байж байгаа хүн л Бурхны тэр одоо үеийн мөчөөр дамжуулж өгж байгаа тэр хангамжийг аваад өсөж чадна гэсэн үг. Харин Бурхан юугаар хангаж өгдөг вэ гэхээр бид нар тийм үгээр хангаж өгдөг. Аврагцсан хүн яаж амьдрах ёстой вэ? Яавал сайн мэдээ тарааж чадах уу? Яавал гим нүглээ хийж чадах уу? Тэр болгон бүгдээрээ юун дээр гарч байгаа гэхээр Библийн ном дээр бүгд гарч байгаа. Харин бид нар сүм дээр ирээд энэ Библийг судалснаар өөрийнхөө гим нүглийг айж амжмаар хайж авна гэсэн үг. Бид нар итгэлээрээ өсч чадах ганц зүйл юу вэ гэхээр энэ Библийн үгнээс өөр байхгүй гэсэн үг. Ингэж ярьдаг. Бидний махан бие ч гэсэн хоол идчихэж л өсөж явдсан шүү дээ. Харин бидний сүнсэн ч гэсэн хоол гэж байгаа. Сүнсний хоол юу вэ гэхээр Бурхны үг. Бид нар хоол идэж амьд явдагаар бидний сүнс үгийг сонсож байж илүү өсөж амьдарч явдаг гэсэн үг. Тийм учраас үнэхээр аврагцсан хүн бол хүн загас усгүй амьдарч чаддагтай адилхан үнэхээр аврагцсан хүн бол Бурхны үггүй амьдарч чаддаг. Бурхны үг маш их дутагддаг. Тийм учраас та бүхэн заавал чуулган дотор байгаад үгээ сонсоод улам илүү их суралцаад яваасай гэж хүсэж байна. Бас нэг зүйл байгаа. Итгэлийн амьдралаар явахын тулд бид нар нөхөрлөл дотор байх хэрэгтэй. Нэгсэндээ байнга нөхөрлөлдөө оролцож явах хэрэгтэй гэсэн үг. Бүгдээрээ Иохан номнаас харъя. Урьдчилан эргүүлээд Иохан ном, Иохан 1-р бүлэг. Иохан 1:16-г хамтдаа уншийе. Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нэгүсэл дээрээ нэгүслийг хүлээн авсан. Энд нэгүсэл дээрээ нэгүслийг хүлээн авсан гэж гарч байгаа. Эхний гарч байгаа нэгүсэл нь юу гэхээр авралын нэгүслийг хэлсэн байна. Бидний сүнс аврагдсныг нэгүсэл гэж хэлж байгаа. Түүн дээр нэмээд нэгүслийг хүлээж авна гэсэн байна. Бурхан зөвхөн хүнийг аварж өгөө зогсохгүй, дээр нь бүхий сайн сайхан зүйлийг хүмүүст өгөхийг хүсдэг. Бүх нэгүслийг өгөхийг хүсдэг. Тийм учраас бид нэр Бурхан дотор холбоотой байж үжил Бурханы хангаж өгж байгаа тэр нэгүсэл, баяр хөөр, хүч бүгднийг бид нар авч чадна. Тийм учраас чуулган дотор байгаа хүн Бурханы өгдөг зүйлсийг бүгднийг авч чадна гэсэн үг. Тийм учраас та бүхэн чуулган дотор байж энэсээ итгэлээр өсөж чадна гэсэн үг. Бас дээр нь чуулганыг Бурхан усан үзмний модтой зөвлөж бас хэлсэн байгаа. Тэр Иохан 15 дугаар бүлгээс харцгаая. Иохан 15-ыг 4-5 дугаар ишлэл. Дөрөв тавыг хамтдаа уншийе. Миний дотор байх тун би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчөр өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрөө. Хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Энэ дээр Есүс өөрийгөө усан үзмийн мод гэсэн байна. Харин аврагдсан бид нарыг болохоор мөчөр гэсэн байна. Есүс өөрөө модно, харин бид нар мөчөр гэсэн байна. Тэгээд юу гэж байгаа гэхээр тэр энэ мөчөр модноосоо салаад унчих юм бол яг урах уу, жимс ургуулах уу байхгүй юм тийм. Модондоо задгаатай байх юм бол аяанда үндснээс нь шинж жийл нь ирнэ тийм үстэй. Өөрөө илүү ургаж чадна, дээрээс нь жимс ч гэсэн өөрөөсөө ургуулж чадна гэсэн. Бурхан ч гэсэн ялгаагүй. Бурханы тэрүүн нөлөө байж байгаа чуулган дотор хүний байхыг хүсэж байгаа. Тэгэх юм бол Бурханы үгээр дамжуулж өгдөг зүйлс, дээрээс нь нэгүсэл хүч чадал бүх зүйлийг мэдээ чуулган дотроос авч чадна. Тэгэх юм бол аяндаа тэр хүн ургаад өөрөөсөө үр жимс сургуулж чадна. Тийм учраас усан үзмний мод мөчөр нь модондоо залхаатай байж ижил ургаж чаддаг шиг бид нар ч гэсэн чуулган дотор аврагцсан чуулган дотор байж ижил улам илүү итгэлээр өсөөд улам илүү үр жимс сургуулж чадна гэсэн. Тийм учраас усан үзмний модтой холбогдуулаад үр жимс гэдэг зүйл гарч ирж байгаа сте. Тийм учраас Бурхны хамгийн хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр үр жимс гэж хэлж байна. Аврагцны модтой зүйлүүдээр үр жимс сургуулах хэрэгтэй гэсэн. Гэтэл ямар төрлийн үр жимс байгаа вэ гэхээр бид нар гадагшаага сайн мэдээ тараахыг Бурхан
үр жимс гэсэн байгаа. Тэгээд надаас дамжуулаад нэг хүн Бурхныг таньж мэдээд Бурхны үгэнд итгээд аврагдах юм бол тэр яг уу би өөрөөсөө үр жимс сургуулчлаа гэж хэлж болно. Бурхан тэрийг хүсэж байгаа. Бид нар ч гэсэн ялгаагүй тэрийг хүсэж байгаа шүү дээ. Хайртай хүмүүстэй сайн мэдээ тараахыг хүсдэг. Тэгж тараахын тулд бид нар гарцаагүй Бурханаас тэр нэгүслийг үгийг авч байж л тараах боломжтой гэсэн үг. Тийм учраас чуулган дотроо байж л бид нар итгэлийн амьдралаар яваад хүмүүс сайн мэдээ тарааж байгаа. Бас дотогшоогоо бидний гаргах үр жимс гэж байгаа. Тэрийг юу гэдэг вэ гэхээр ариун сүнсний 9 үр жимс гэж байгаа. Нэгсэндээ бидний сэтгэл санаа өөрчлөгдөх тийм үү? Хайр, баяр баясгалан, амар тайван тэр болгоныг өөрийнхөө дотор бий болгож явахыг бас дотоод үр жимс гэсэн байгаа. Бурхны хүсэж байгаа зүйл юм бол биднийг өөрөө өөрчлөгдөөд бас тэр нөхшөө олон хүмүүс сайн мэдээ тараагаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхийн тулд бид нар гарцаагүй чуулган дотроо байж л энэ боломжтой гэсэн үг. Тиймээс амьдралын авралаа гүйцэтгэх хамгийн том сайн арга юу вэ гэхээр Бурхны хамт байгаа чуулган дотор үг нөхөрлөлтөөгөө хамт байхад л болно гэсэн үг. Эхний ээлжинд бидний хийх зүйл бол тийм. Тэгэх юм бол аяанда Бурхан бидний гин нүглээ хаяхад тусалж эхэлнэ. За бүгдээ нэгдүгээр явах намнаас ая. Нэгдүгээр явах нэгдүгээр бүлэг. За нэгдүгээр явах нэгийн 8-9-р ишлэлийг нэгт уншийе. Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улайвал итгэмжид зүвд тэрээр нүглийг маань уучлж бүхий зүв усаас биднийг цэвэрлэнэ. Энд дээр бид гэдэг нь аврагцсан хүмүүсийг хэлж байгаа. Аврагцсан хүмүүс өөрсдөө бид нар ямар ч нүгэл хийдэггүй гэвэл яамар үнэн гэж байгаа гэсэн үнэ худлаа хийж байгаа гэсэн байна. Худлаа гэсэн. Тэгвэл гим нүгэл чанар байгаа учраас тэгтээ бид нар Бурхны өмнө очиод Бурхны тусламжийг авах юм бол Бурхан бүхий зүйлс зүв усаас маань биднийг цэвэрлэж өгнө гэсэн байна. Тэрээ мөчөр модондоо залгаатай байх юм бол усан үзэм тариалагдсан яг уу. Тэр жимсийн сайн ургуулахын тулд мөчрийн тайрдаг. Хавар болохоор модыг тайр тасдаг үстэй тийм. Илүү гоё саглагаар ургуулахын тулд илүү сайн ургуулахын тулд. Яг тэр шиг Бурхан хэрэггүй зүйлсийг маань бүгдийг тасалж өгнө гэсэн үг. Гэтэ тэр би чуулган дотор байх үед л боломжтой хэрэг байна. Тиймээс амьдралын авралыг бид нар чуулган дотор байж, үгэн дотор байж бас нөхөрлөлтөд оролцсноор биелүүлэх боломжтой гэсэн үг. За одоо цаг баг үлдсэн учраас дараагийн үлдсэн 3 дахь аврал байгаа. Тэр авралыг бүгд харъя. Филиппой 3 дахь бүлэг. Шингэрээ Филиппой 3 дахь бүлэг. 1328 дугаар хуудсан байна. Филиппой 3-ын 20-21-р эшлэл. За хамтдаа уншийе. Харин бидний иргэний харьяалал тэнгисд байгаа бөгөөд тэрнээс бид аврагч эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг өөртөө захиуж чадах хүчээрээ дорд биеийг маань өөрийнхөө цог жавхланд биетэй адил болгон өөрчлөнө. За дараагийн 3 дахь аврал нь юу гэхээр бидний махан биеийн авралыг хэлж байгаа. Биеийн аврал гэж хэлж болно. Бид нар бол мөнхийн ус руу орох хүмүүс шүү дээ. Мөнхийн ус руу гэхдээ бид нар энэ биетэйг орох уу? Үгүй тийм үү? Тийм бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр хөгжин настай хүмүүс тэр мөнхийн устдаа мөнхөд хөгшин амьдрал хэцүү шүү дээ. Тийм учраас Бурхан тэгсэн байгаа. Өөрийнхөө биетэй адилхан цог жавхланд биетэй болгож өөрчлөнө гэсэн байна. Тэгэхээр бидний биеийг Есүс дахин ирээд мөнхийн ус руу явахдаа бидний биеийг өөрчилж өгнө гэсэн байна. Энийг Библиэлд махан биеийн аврал гэсэн байна. За бас урагшин жоо хэрэглээд 1-р Коринт номоос харъя. 1-р Коринт 17 дугаар бүлэг. Коринт 15-ийн 51-р эшлэл 1301-р утсан байна. За 51-ийг хамтдаа уншийе. Харагдсан би танарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Есүс эхэж ирээд бидийг авч явахдаа биднийг өөрчлөлнө гэсэн байна. Тэр үед өөрчлөгдөө хизээж хөгшөрдөггүй, өвчин гэж байхгүй, өвдөлт гэж байхгүй. Тэрээс нь хамгийн захин нь гим нүгэлтэй ямар ч хамааралгүй тийм биеийг бидэнд өгнө гэсэн. Бид нар угаасаа гмийн үртэй төрсөн учраас ядгүй бидэрт гимч чанар байдаг. Бас бид нар хичнээн амьдралын авралаа гүйцэлдүүл явлаа ч гэсэн тэр гим нүгэл гэдэг зүйлээс бүрэн ангижрах
боломжгүй тийм ч тийм. Хичнээн зүтгэлээгээд бид гим нүглийг тэр байдлыг бүрэн алга болгож чадахгүй. Гэхдээ Есүс ирээд бидний махан биеийг өөрчлөх үедээ гим нүглээс бидний бүрэн ангижруулна гэсэн байгаа. За тэр ишлэлийг бас харцгаая. Еврей номнаас харъя. Шинэ гэрээ Еврей ном хоош иргүүлээд 1362 дугаар үгсэн байна. Еврей 9:28 болжтэй. За 28-ыг хамтдаа уншийе. Христ мөн одны нүглийг үүрхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахь үзэгдэлтэй нүглийг үүрхийн тулд бус харин өөрийг нь тисэн ядан бүтээгчдийг аврахын тулд ирнэ. Есүс хоёр дахь удаага ирэх талаар энэ дээр хэлсэн байна. Гэтэл нэг дахь удаага ирэхдээ Есүс аль хэдийн авраад өгсөн шүү дээ. Тийм үстэй. Тэгэхэд хоёр дахь ирэхдээ бас өөрийг нь тисэн ядан бүтээгчдийг аврах болно гэсэн байна. Энэ ямар авралт хийж байгаа гэхээр махан бие авралт хийж байна гэсэн үг. Тавхан ойлгосон үү? Ерөнхийдөө харах юм бол сүнсний аврал дандаа өнгөрсөн цаг дээр Библиэд гарч байгаа. Харин махан бие аврал дандаа одоо цаг дээр байнга үргэлжлэх цаг дээр гарч байгаа. Харин махан бие аврал гэхэлэр ирээдүйн цаг дээр гарч байгаа. Тийм учраас тавхан авралын талаар Библиээс уншаад одоо ялгаж салгаж чадна үстэй. Энэ яг энийг хэлж байгаа шиг байна. Тэгээ жоох энэ тал дээр эргэлзээлж болох юм бол тавхан ахлагчаасаа юм уу эсвэл Баатар номлогчроос энэ талаар заавал авч зөвлөгөө авч байгаарай гэж хүсье. Тийм учраас Бурхан зөвхөн бидний сүнсийг аварж өгөө зогссон юм биш. Энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдралыг бүртэл Бурхан хамгаалж өгөөд дээрээс нь биднийг улам илүү зөв болгоход туслаад явахыг хүсэж байгаа. Бас улам илүү их нэгүслийг өгөхийг хүсэж байгаа. Тэгээд дээрээс нь сүүлдээ бидний махан биеийг бүртэл өөрийнхөө цог жавхлан биетэй адил болгоод өөрчилж өгнө гэсэн. Нэгсэндээ хизээж ялцарч мууддаггүй хөксөрдөггүй мөнхийн биетэй болгож өгнө гэсэн. Тийм учраас Библиэлд ийм гурван төрлийн аврал гарсан байгаа. Тийм учраас та бүхэн энийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж боддог. За бас дүгнээд үзэхэд энэ гурван аврал дотроос бидний огт оролцоогүй биелэгдэх аврал нь хоёр байна. Тэгэхээр нэгдүгээр сүнсний аврал, хоёрдугаарт нь бие аврал. Бид нар ч гэсэн өөрийнхөө биеийг өөрчлөх гэж хичээх шаардлагагүй. Есүс ирэхэд юм бол аяндаа автоматар гэсэн үг. Есүс бүгдийг өөрчлөөд мөнхийн усаар авч явна гэсэн. Тэгэхээр бидний ганц хийх ёстой зүйл бол амьдралын аврал. За бүгдээ Филиппой 2:12 явуулж шээ. Тэгвэл жоо чиг үлдээд Филиппой 2:12 явуулж шээ. За 2:12-ыг хамтдаа уншийе. Иймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхтаж биш харин илүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айцбаар чичрэглээр гүйцээ. Эхний үсэж байгаа зүйл өөрсдийн авралыг айцбаар чичрэглээр гүйцээ. Бид нар ингэж байж сайн дээр дараа идэж чадна. Дээрээс нь бас Бурхан үүний төлөө бидэнд шагнал өгнө гэсэн байна. Тэр Бурханы төлөө амьдсан хэр Есүсийг дөөрөөсөн бэ гэдгээс хамааран бидэнд өгөгдөх шагналч бас байгаа. Тийм учраас бид нэр гарцаагүй нэг биелүүлж явах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ Бурхан чи өөрийнхөө гим нүглийг хаяадах. Тэгээд их юм бол би чамайг одоо туслая. Би чамд нэгүслээ өгье гэж хэлээгүй. Угаасаа бид нар өөрсдөө гим нүглээ хаяж чадахгүй гэдгийг мэдж байгаа. Тийм учраас Бурхан чи зүгээр миний дотор л байна. Гэх юм бол аяандаа би чамайг яа гэсэн мэй өөрчлөлт өгнө гэсэн байна. Тийм учраас бүгдээрээ усан үзмний модны мөчөөр модондоо залгаатай байх ёстой шиг бас биеийн эргэтэн биендээ залгаатай байж үжил өсөж явдаг шиг тэр чуулган дотроо үгэн дотроо та бүхэн байнга байгаад үзээрэй. Гэх юм бол аяндаа та өөрөө мэдэх баг. Бурхан ингэж тусалж өгд юм байна. Ингэж намайг өөрчилж өгд юм байна. Шинжилж өгд юм байна гэдгийг мэдэх баг. Тэгээс юм болгоны эхлэл маш чухал учраас дээрээс нь хамгийн чухал зүйл үг нөхөрлөлтөд оролцох учраас та бүхний сүсэх зүйл юм бол аврагснаас хойш нэг 3 сарын турш яаж хичээж байгаад бүх нөхөрлөлд бүх үгэндээ оролцоод үзээрэй. Тэгэхэл юм бол аяндаа бүгдийг мэдэж аваад бас тэр их амархан зүйл болох байна. Яг бид хүн болгоно л ингээд өөр өөрийн одоо хэндэл их завгүй амьдарч ирсэн шүү дээ тийм үү? Хүн болго янз бүрийн амьдралаар амьдарсан заримдаа цаг зав гаргахад хэцүүж байж байна. Гэхдээ яаж хийж гүрийж байгаа 3 сарын хугацаанд та нөхөрлөлтөд оролцоод үгээ сонсоод явах юм бол
Аяндаа энэ ч гэсэн таны амьдралын хэм маяг болчихно. Нэгсэндээ за бид үгээ сонсох хэрэгтэй цаг зав гаргая даа гэж бүр хичээхгүй байсан ч яг аяанда цаг зав гараад ирдэг. Тийм учраас та бүхэн 3 сарын турш яаж хийж байгаа бүх үг нөхөрлөлтөд оролцоод үзэх. Тийм бол шинэ итгэгчийн сургалтаа ч гэсэн дунд нь таслахгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас та суралцаад үзэх юм бол жигнэсээ чи юуны төлөө амьдрах хэрэгтэй вэ? Яаж амьдрах хэрэгтэй вэ? Бурхан бас яаж тусалж байна? Бүгднийг нь мэдэж чадна гэсэн. Тэгэхээр та бүхний зүсэх зүйл бол тасралт үг нөхөрлөлтөд оролцоод үзээрэй. Тэгэх юм бол бурхан таныг амьдралын авралыг гүйцэтгэх гэж яаж тусалж байгаа вэ гэдгийг аяндаа мэдэх байна. Тэгээд өнөөдрийн үгээ ингээд өндөрлөө. Хамтаа залбираад тусгацгаая. Тэнгэр газрын бүтээсэн төгсөжид бурхан минь танд баярлалаа. Тэдгээр бид бүхэн хамрын ухаас ороор бүх хүмүүс байсан ч гэсэн та биднийг аварч өгөөд бас энэ дэлхий дээр амьдрахад маань ч гэсэн бурхан таны хүүхэд ямар байх ёстой талаар гим нүглээ хайж чадах ч гэсэн та туслана гэж амласан билээ. Эзэн таны үгэнд итгээд бид нар таны дотор байж үг нөхөрлөлтөө залгаатай байхад эзэн та биднийг өөрчилж бас өөрийнхөө хүслийн дагуу хүн болгож өгөөч гэж танаас гуйж байна. Бас бид нэр өөрсдийн авсан энэ үнцэнтэй авралаа олон хайртай хүмүүстэй тарааж мэдүүлэхийг хүсэж байгаа билээ. Мөнхийн ус руу тэднийг ч гэсэн дагуулж явахыг хүсэж байгаа билээ. Эзэн та тусалж өгөөрэй. Эдэн сайн мэдээ тарааж чадхад бас тэдний нүдэн дээр бид нар өөрчлөгдөж аврагч зүүн яаж амьдрдаг, бурхны үгэд ямар байдаг гэдгийг харуулад бас тэдний бурхан танилаа удирдахад та тусална уу. Энэ сургалтанд хамрагдаж байгаа ах トゥ нар маань сургалтаа дуустал нь сонсоод бүгд бурхан таны эрхэм үнэтэй хүүхдүүд болоход та тусалж өгнө үү. Үлдсэн бүхий л чигийг танд даатгаад бидний гим нүглээс аварч өгсөн эзэн Есүсийн нэрээр залбирлаа.